За бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдөр эрэгтэйлэг энерги болон эмэгтэйлэг энергийн тухай сонсож ойлгосон зүйлээ хуваалцъя гэж бодлоо. Эрэгтэйлэг энерги болон эмэгтэйлэг энерги гэхээр нөгөө нэг одоо хүйс ямарч хамаагүй та одоо эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу гэдгээс юусоо үл хамааран таны дотор ингээд дотор оршиж байдаг энергийг хэлж байгаа. Тэгээд мэдээж одоо аль энерги нь хүнд заавал байх ёстой бөгөөд аль нэг нь хит их эсвэл хит бага байхаар л ингээд аливаа зүйл ингээд болохгүй бүтггүй болчдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр одоо өөрт байгаа эрэгтэйлэг энерги, эмэгтэйлэг энерги гэсэн энэ хоёр энергийг хүн маш тэнцвэртэй авч явах нь хамгийн чухал юм билээ. За тэгээд эмэгтэйлэг энерги нь болохоор ер нь бол тийм байглаасаа цаанаасаа ийм нэг төрөлхийн уян зөөлөн одоо тийм дулаахан энерги юм байна л да. Ерөнхийдөө одоо хүний тэр дотоод сэтгэлийн энерги гэсэн үг. Сэтгэл яг хамаарагддаг юм билээ эмэгтэйлэг энергинд болохоор. За тэгээд эмэгтэйлэг энерги сайтай хүн ингээд угаасаа яадаг лээ цаанаасаа нэг усны урсгал шиг л гээл ингээд нэг тийм гоё зөөлөн дулаан байдаг штэ тий эрэгтэй ч эмэгтэй ч ямар ч хүнд одоо нэг тийм зөөлөн дулаан мэдрэмж төрүүлдэг тийм энерги байдаг. Тэр нь ер нь бол эмэгтэйлэг энерги мэдрэгж байгаа гэсэн үг юм шиг байна. За тэгээ ер нь бол ад жаргал нэмэгдэж ингээд ад жаргалыг өөрөөсөө цацруулж байдаг эмэгтэйлэг энерги. Эмэгтэйлэг энерги танд одоо сайн байснаар аливаа одоо тэр бодсон сансан зүйлээ өөртөө ингэж татах тэр одоо татах хүчний энерги нь маш сайн болдог гэж байгаа байхгүй. Тэгээд таны хийж байгаа зүйл чи одоо нэг л ингээл болж өгөхгүй байвал эмэгтэйлэг энерги та бол ер нь сайжруулах хэрэгтэй гэсэн үг гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол эрэгтэйлэг энерги гэхээрээ гадагшаага чиглэсэн байдаг юм байна. Логик сэтгэлгээтэй ч юм уу эсвэл одоо юмыг ингэж зохион байгуулалтаа хийдэг одоо зоригтой шийдэмгий байдал нийгэм ажил мөнгө гэдэг одоо тийм нэг угаасаа л эрэгтэйлэг энерги гэхээр ерөнхийдөө нэг тиймэрхүү юмнууд хамаарагдаж байгааз тэгэд ийм зүйлүүдэд одоо илүү тийм үүрэг оройлтой байхыг илтгэдэг юм байна л да. Тэгэхээр нөө эмэгтэйлэг энергиэс болохоор тийс ондоо зүйл болчихж байгаа. Эмэгтэйлэг энерги нь бас сая хэлсэн шиг ер нь бол илүү дотгошоо хүн хоорондын харилцаа, хайр ингээд гэр бүлд хамгийн одоо ингээд үүрэгтэй энерги байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо хүртэл ингээд нийгэм юу гэдгийг ямар ч нийгэмд ер нь бол эрэгтэйлэг энергиэр хүнийг их ингэж бүтээж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгчж болохгүй, ингэж ч болохгүй, чи яг ингэх ёстой, тех ёстой гэдэг ийм дүрм журам ихтэй сургуулаас ч тэр гэр бүлийн одоо хүмүүжлээс ч тэр ердөөсөө одоо бидний одоо тэр багаас ингэж төлөвшөж хүмүүжиж ирсэн тэр хүмүүжилд эрэгтэйлэг энерги бүр хамгийн их давмгайлсан учраас нийгэмд гараад бүгдээрээ маш их тийм эрэгтэйлэг энерги өндөртэй хүмүүс болцсон байдгийн байна л да. Тэгээд ер нь бол Японы одоо тэр багшийн хэлж байгаагаар бол Японы энэ юу нийгэмд ч гэсэн ер нь үүнээс хойш эмэгтэйлэг энергээ илүү ингэж ажилуулсан эмэгтэйлэг энерги нь давмгайлсан тийм одоо нийгмийг бүтээх нь маш чухал болж байгаа гэж ингэж үзэж байгаа юм байна л да. Таны одоо амьдралд юу гэдгийг яг өнөөдөр ажил дээр ч н асуудал байгаа мó, гэр бүлд нь асуудал байгаа мó, хүн хоорондын харилцаанд асуудал байгаа мó, таны дотор сэтгэлд асуудал байгаа мó гэдгээ ингээ бодоод үзэхээр баг одоо миний ямар энерги одоо болохгүй байна вэ гэдгээ ойлгоход бас төхөн болох юм болов уу гэж бодож байна. Энэ хоёр энерги аль алийн тэнцвэртэй авч явж байгаа хүн бол ерөөсөө амьдрал нь тэгш сайхан явж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө бид нар чинь эрэгтэйлэг энергич байна, эмэгтэйлэг энергич байна уу аль нэг нь бүр хит орхигдуулахгүйгээр одоо хоёуланг ингэж тордож арчилж тэгээ өмнөө байгаа асуудлаа дор бүрэн шийдвэрлэж өөрийнхөө сэтгэлийг сонсож тэм зөөлөн дулаан ингээд явах нь өөрийн одоо тэр энергит маш их хэрэгтэй зүйл юм байна л да. Одоо энийг бид нар хэрэгтэй учраас хэрэгтэй гэж хэлээд байгаа биш. Ер нь ингээ байглаасаа цаанаасаа л ингээд нийгэм тийм зүйл рүү ингэж орж явж байгаа гэсэн үг юм билээ. Тэгээд одоо ер нь бидний хүүхдээ ахт ч юм уу ер нь олон жилийн өмнө энэ энергич гэж нэг ярьдаггүй байсан. Тэгээд ингээл сүүлийн үед бол маш их ярьдаг болсон шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бас нэг тийм урсгал руу бас нийгэм ингэж орж яваад байгаа юм болоо гэд бас
бодогдоод байгаа байхгүй. Тэгээд энэ эрэгтэйлэг энерги, эмэгтэйлэг энерги гэдгийг ерөөсөө маш товчхон нэг үгээр хэлэх юм бол эрэгтэйлэг энерги гэдэг хүний тархинд оршдог зүйл юм байна. Тэгээд эмэгтэйлэг энерги нь болохоор таны ингээд сэтгэлд оршдог зүйл юм байна. Тэгэхээр л угаасаа ойлгомжтой болчихж байна тийм ингээд тархиараа эрэгтэйлэг энерги гаргаж ийн, сэтгэлээрээ эмэгтэйлэг энерги гаргаж ийн. Тэгэхээр бид нэр ерөөсөө өнөөдрийг хүртэл ихэнхдээ тархиараа амьдрсаар хагаад ирсэн зүрх сэтгэлээ бараг сонсож ингэж чадаагүй гэсэн үг байхгүй. Тийм болохоор эмэгтэйлэг энерги маш их хоцрогдсон ийм нийгмийг бүтээсэн байгаамаа гэж хэлж илээ. Тэгээд нийгэмд одоо ингээ хүн болж төлөвшүүлэхийн тулд ингээд сургуульд ч тэр юунд ч тэр ер нь бол ингээд аягүйх өөрсдийнх нь ингэж бодол хүслийг их дарагдуулж исэн. Яа тэгэхээр тэр нь нөгөө тархиараа тэгж болохгүй, ингэж болохгүй. Одоо би одоо ийм зүйлд дуртай гэд ингээд хэлэхээр чи ийм зүйлд дуртай алуугүй, чи энийг хийх ёстой ч гэдэг юм. Одоо ингээд бүгдийг нь одоо нэг тийм бусад хүн шийдэж ингэж ирсэн гэсэн үг юм уу? Тэгэхээр нөгөө нэг өөрөө ингэж яг шийдвэр гаргаж өөрийнхөө хүсэл сонирхлоор ингээд амьдрдаг хүмүүс ер нь харьцангуй бага байсан шүү дээ, тий. Тэгээд эмэгтэйлэг энерги тэрэнд нь маш их дарагдсан байдаг гэж үздэг юм билээ. Тэгээд эрэгтэйлэг энерги болохоор тархинд байдаг учраас тэр нөгөө аюулгүй байдлыг хангаж, хянаж одоо тийм цагдах зүйл мүлтэй одоо ингээд нягт уялдаа холбоотой болчихж байгаа юм байлээ л дээ. За тэгээд тархинд байгаа эрэгтэйлэг энерги нэг ёсондоо одоо ингээд сэтгэлд ингэж байж байгаа тэр эмэгтэйлэг энергийг маш их дардаг болохгүй, бүтггүй, орхих одоо чи ингэх ёсгүй, эсвэл аюултай ч гэдэг юм уу тий. Ер нь тийм байдлаар маш их тэр нөгөө эмэгтэйлэг энергийг нь дардаг гэсэн үг юм байна л да. Тэгээд сэтгэл хөдлөлөөрөө ингээд нэг тийм гоё юм хийх гээд ингээд зорддог. Тэгтэл нөгөө хийх зүйлийг нь зогсоодог л гэсэн үг байхгүй. Тэгэхээр та өнөөдрийг хүртэл ер нь бол тархиа сонсч ирсэн үү, сэтгэлээ сонсч ирсэн үү гэд бодоод үзэхээр бас илүү ойлгомжтой сонсогдож байгаа бах тийм. За тэгээд тархи гэдэг бол ерөөсөө аюулгүй байдлыг ингэж бодож амьдрдаг бол одоо сэтгэл гэдэг болохоор хүний одоо баярлах гуних одоо сэтгэл хөдлөлийг гаргадаг гэдгийг одоо бид бүгд мэднэ шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө тархинд маань л эрэгтэйлэг энерги оршоод сэтгэлд маань ерөнхийдөө эмэгтэйлэг энерги байж идэг гэсэн үг юм билий. За тэгэхээр ямар зүйл дээр одоо тэгвэл эмэгтэйлэг энерги өсөж эмэгтэйлэг энерги одоо сайжруулах вэ гэдэг юм. Тэгэхээр дуртай зүйлээ хийснээр одоо эмэгтэйлэг энерги улам өсдөг, дагаад биеийн дархлаа нэмэгддэг гэж байгаа байхгүй юу? Ер нь эмэгтэйлэг энерги чинь ердөөсөө маш чухал юм билээ шүү дээ. Ингээд уншаад үзсэн чинь мэддэггүй л байсан билээ бид нэр одоо сэтгэл санаа тэгэл тэр зөөлөн дулаан байдал, эерэг байх маях ч ерөөсөө эмэгтэйлэг энергитэй бүгд хамаатай учраас тэр таны тэр одоо нөгөө эрэгтэйлэг энерги чинь эмэгтэйлэг энергийг чинь хэр их дарж үгүйсгэж гин гэдгээ бас маш их сайн сонсож өөрийгөө ингэж сонсох хэрэгтэй юм шиг гэлээ. Тэгээд тэр эрэгтэйлэг энерги нэг иймэрхүү юм хэлж энэ да за би энийг ингэж хийнэ гэд. Ер нь аль алийн л тэнцвэртэй сонсоод тэгээд өөрийнхөө мэдээж хиймээр зүйлийг бас нэгдүгээр тавиад тэгхгүй бол угаасаа хүний хүслээр явахар чинь хүний ингээд сэтгэл зүй чинь нэг тийм баяр баясгалгүй штэ тий. Тийм болохоор ихэнхдээ л ер нь тэр эмэгтэйлэг энергиэл алдсан хүмүүс их байдаг юм шиг л санагдсан штэ. Надад энийг ингээд уншаад байж ахаар ер нь тэгээд одоо юу хийснээр тэгвэл одоо эмэгтэйлэг энерги илүү ингэж улам өсгөж сайжруулах юм бэ гэдэг юм. Тэгэхээр эмэгтэйлэг энергийг чинь одоо таны тэр эрэгтэйлэг энерги дарж үгүйсгээд байгаа юм биш үсттэй гэдгээ хамгийн түрүүнд бодож үзэх хэрэгтэй юм билээ. Та нэг юм хийгээд ингээ боддог тий. Тэгтэл тэрий чинь үгүй болохгүй гэд ингээд дарж үгүйсгээд байгаа зүйл байгаа юм биш үсттэй гэсэн тийм зүйлээ хамгийн түрүүнд бодох нь их зүг юм шиг санагдсан. Тэгээд хэрвээ тэгж дарж үгүйсгэгдээд та ингээд амьдарч ирсэн бол одоо тэр амьдралаас мэдрэх баяр жаргал, таашаал гэдэг зүйл маш бага болсон байдаг
юм байна л та. Тэрнээсээ болоод хүний одоо биеийн дархлаа унсан байдаг гэж байгаа, сөрөг болсон байдаг гэж байгаа. Тэгээд яар шарах одоо юу гэдгийг биеинд одоо тийм янз бүрийн өвчин эмгэгүүд маш их үүсдэг. Би одоо шууд ингээ биеийн дархлаатай холбоотой гэж байгаа байхгүй. Тэгэхээр ердөөсөө та сэтгэл хөдлөлөө маш гоё зөв ингэж гаргаж урам зоригтой байж аливаа зүйл залбирч мөргөж талархаж ингэж тааламжтай зүйл ярьж одоо юу гэдгийг зөөлөн дулаан байж эрүүл мэндэд анхаарч бусдаа ингээд өрсөлдөхгүй байснараа өөрийнхөө одоо тэр эмгтээлэг энергийг тогтвортой ингэж авч явах юм байна л да. Ер нь бол ингээд бодоод ахаар эрхтээлэг энергит бол тэргүү нийгэмд ингээд сахилга баттай үүрэг оролттой ажилтай төрөлтөө ингээд аюулгүй байдлыг хангаж байгаа одоо юу гэдгийг аюулгүй байдлыг хангаж зоригтой байх нь ингээд чухалчлагддаг зүйл учраас угаасаа тэрийг барагтаа ингээд хүмүүс орхигдуулахгүй ингээд угаасаа ажиллаа хийгээд тий яваад нийгэмшээд ингээд яваад ирсэн юм байна л да. Тийм болохоор нөгөө сүүлийн үеийн сэтгэл судлалт ч гэсэн өөрийгөө сонс гэдэг ч гэсэн ерөөсөл энэтэй бас маш уялдаа холбоотой болов гэж бодогдсон байхгүй юу? Одоо нөгөө хитрхи гадагшаа чиглээд байгаа маань ерөөсөө эрхтээлэг энерги нь их байгаа учраас хүмүүс хитрхи гадагшаа чиглээд байгаа. Харин эмгтээлэг энерги улам одоо сайн болгож ингэж авч явахын тулд орхигдуулахгүй байхын тулд тэр огтлол сониуч зан одоо тэр сэтгэл хөдлөлтөөгөө ажиллаа л гэсэн үг юм байлээ гэж би ойлгоод байгаа байхгүй. За тэгээд эмгтээлэг энергийг нээхэд хэрэгтэй ингээд 5 зүйл байна л да. За нэгдүгээрт нь болохоор мудао танушиму гэж байгаа байхгүй юу? Нөгөө нэг хэрэггүй дэми зүйлээс ч гэсэн баяр баясгалан мэдэрдэг байх гэсэн үг. Яа тэгэхээр нөгөө нэг эрхтээлэг энерги болохоор дэми зүйл хийгээд цаг үрээд одоо цаг нөхцөөгөөч гэдэг юм одоо ингээд тэрэнд их дургу ханддаг юм байна л та. Тэгтэл эмгтээлэг энергийг тэр нь бол сэргээж өгч идэг зүйл гэж байгаа байхгүй яа. Тэгэхээр тэр деми ингээд өнгөрөөж байгаа юм шиг одоо тэр зургт үзээд амттан идээд байж байгаа цаг хугацаанд ингээд өөрөө маш гоё сэтгэл нь ингэж тайвширч одоо кайф авч идэг учраас тэндээс ингээд бас эмгтээлэг энерги ч гэсэн нээгдэж байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм юм одоо юм болгоныг анста хэрэггүй дэмий зүйл надад бас тийм байдаг байхгүй. Одоо ингээд нэг кино үзээд ингээд сайхан суучгаар л өста цагийг дэмий үрцсэн юм шиг санагдаад ингэдэг. Одоо би болохоор тэхгүй гэж бодоод ер нь аль дуртай зүйлээ хийгээд за тэгээ хажуугаар нь дэмий цаг байсан ч гэсэн тэр дэмий цагийг бас айгуу гоё баяр жаргалтай өнгөрөөд сурах хэрэгтэй юм байна гэж боддог болсон зүйл маань энэ байна. За тэгээд хоёрдугаарт нь болохоор Ютари кодо сүрүү гэж байгаа байхгүй юу? Энэ нь болохоор дүлгөөн тайван одоо тийм хөдөлгөөн маш чухал гэнэ. Яа тэгэхээр одоо сүүлийн үед ч гэж байгаа юм уу эсвэл угаасаа юм байсан юм уу нийгэмд ер нь дандаа яарсан л хүмүүс идэг те. Энийг чихгүй болохгүй, тэрийг чихгүй болохгүй, ингэхчгүй болохгүй стад гэл ингээл ерөөсө гадаа гарсан ч ингээл яарж алхсан хүмүүс, гэртээ байсан ч л ингээл нэг яарсан хүмүүс байдаг. Тийм болохоор цаг хугацааны тийм орон зай гэдэг зүйл хүний бас тэр эмгтээлэг энергийг маш их нээж өгдөг юм байна. Тэгэхээр яаруу тийм сандруу байдалтай байгаа хүн чинь баяр жаргал мэдэрдгүүг нь. Тэгээд тэндээс дуртай зүйлээ хийсэн ч байсан тэнд ингээд сэтгэл нь ингээд тайвширч гоё болж чаддгүү гинэ. Одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Аялалд дуртай хүн байлаа л да. Тэгтэл тэр хүн яараал ингээл өдөр болгон л нэг газар руу аялаад байвал нөгөө аяллаасаа ер нь таашаал мэдрэхгүй нөгөө эсэргээрээ бүр нөгөө ядарсдаг мэдрэмж аавна гэж байгаа байхгүй. Тийм болохоор та хичнээн ажилдаа дуртай, хийх юмдаа дуртай байсан ч гэсэн тэрнлүү ингээл яараал, сандраал ингээд ороод ах юм бол улам л одоо та ингээд ядраад нөгөө эмгтээлэг энерги дарж идэг учраас маш тайван гаргах цагаа өөртөө гаргаад яг одоо ер нь төлөвлөгөөтэй ажиллах ч гэсэн яг энэтэй бас холбоотой болоо явчихж байгаа байхгүй. Одоо үйл явцаа тийм маргааш би яг хит олон юм төлөвлөхгүй, маргааш би яг ийм хийн гэд нэг тийм тайван гэж хийж чадхаар тийм цаг хугацааг бий болгох. Тэгээд аяг цай уусан ч гэл одоо юу гэдгийг аяг кофе уусан ч гэл өөр ингэж утсаа харангаа ч юм уу өөр юм хийнгээ ингэж хийдэг биш. Яг тэр кофендоо ингээд одоо сэтгэл мэдрэмжээ зориулаад 5 минут чамаагүй тэр кофег ингэж
гоё сэтгэлээр ууж чаддаг байх хэрэгтэй гэсэн байна лээ. Тэгэхээр одоо нөгөө хурдан түргэн гялс хийх нь ингээд үр дүн сайн байж магадгүй ч гэсэн ердөөсөө сэтгэл зүйд бол таашаал өгдөггүй учраас таны эмгтээлийн энергийг дарж идгаа гэж үзэж байгаа байхгүй юу. За тэгээд 3 дугаарт нь болохоор үзэкүши мононы фүрэрү гэж үг байгаа. За үзэкүши моно гэхээр ер нь бол үзэсгэлэнтэй сайхан зүйл ингэж хүрх, мэдрэх, ер нь өөрөөр хэлбэл одоо тийм гоё сайхан юмыг ингэж харж тэндээсээ таашаал авах гэсэн үг байхгүй юу? Гоё сайхан зүйл гэдэг тэгэхээр угаасаа зөндөө байна шүү дээ, тий? Агаарын сайхан байна, байгалийн сайхан байна, цэцэг ногоо байна, тий? Үнэрний сайхан байна. Одоо тэгэл Японд бол эртний уран гоё хийцтэй тийм гоё сүм хийд байшин барилгууд гэдэл ер нь юу ч хамаагүй л ингээл та үзэсгэлэнтэй гэж харж чадах юм бол одоо тэндээсээ ингээд гоё зүйлийг мэдэрнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо гоё зүйлийг ч хараад үзэсгэлэнтэй байна, гоё байна гэж мэдэрч чадахгүй байна л гэж мэдэрч чадахгүй байна гэдэг бол таны эмгтээлэг энерги хаагдсан байна гэсэн үг байхгүй юу. Тийм болохоор гоё жижигхэн ч гэсэн тий зүйлийг хараад энэ гоё зүйл байна гэж харж мэдрэх тэр нүд сэтгэл гэдэг зүйл маш чухал. Тийм болохоор тэгснээрээ яадгүй хэр сэтгэл илүү ингэж нээлттэй болдог юм байна. За тэгээд 4-р нь болохоор карадао ататамеру гэж байгаа. Энэ нь болохоор биеийн дулаан нэг тогтвортой ойлгох буюу одоо ерөнхийдөө биеийн дулаанаа сайжруулах. Бие одоо дулаацуулах гэсэн үг болчихж байгаа. Одоо энэ ямар хэрэгтэй юм гэхээр биеийн одоо цусны эргэлтийг сайжруулж өгч идэг юм байна л да. Одоо биеийн одоо дулаан байх тусам одоо гар хуруу хүйтэн ер нь бол ингээд даарч явдаг бол биеэ сайн дулаацуулж авах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгэхээр цусны эргэлтийг сайжруулад эрч хүчийг ингэж хүнд өгдөг юм байна. Тэгээд хүний биеийн дулаан гэсэн нөгөө цусны эргэлт одоо цус багталттай ингээд холбоотой учраас сөрөг энерги ингээд ялгаруулж идэг гэж шүү. Тэгэхээр нөгөө биеийн дулаанаа ингээд тэнцвэржүүлж эерэг энерги ингэж ялгаруулснаар тийм яг байглаасаа өөрөөрөө ингээд байж чадхад илүү түлхэж болдог. Энэ бас их сонин зүйл байгаа. Би бас энийг рөөс тэгж бодоагүй. Тэгээд энийг уншичаад за ер нь аль болох бие гоё дулаан байлгаж халуун шаанд сууж, халуун ваанд сууж одоо юу гэдгийг биеийн одоо дулаанаа өндөр болгох одоо халуун дулаан юм ууж идэж ямар арга хэмжээ авч болохоор энэ өөрийнхөө хэмжээнд тэр гэр дотроо боломжоор тэгээд аваад ингээд бас доктортой байлгуулах зүгээр юм шиг санагдсан. За тэгээд 5-д нь болохоор хоннео ханасо гэж байгаа. Өөрийнхөө чин үннийг ярьж чаддаг, илэрхийлж чаддаг байх гэсэн үг. Энэ болохоор нэг сүүлийн үед хүмүүс хитрхи их баг зүгээд одоо яг өөрийнхоороо байж чадахгүй гэдэг зүйл ч гэсэн нөгөө эмгтээлийн энерги дарж байгаа зүйл болчихж байгаа юм байна л да. Өөрийнхөө чин сэтгэлээр байх гэдэг маань ерөөсөө эмгтээлийн энергийг сэргээхэд маш чухал үүрэгтэй гэж байна. Одоо таны сэтгэл зүй нэг өөр юм хүсээд байдаг тий та нэг өөр ингээд сэтгэл зүгээрээ ингээ хүмүүсийн дунд баймаар байдаг. Тэгтэл тэр хүмүүсийн дунд одоо нэг тийм юу гэдгийг сул дорой байдлаа харуулчихгүй гэж ч юм уу тий нэг тийм каккуцкэр өгдөг ч үлээ баг зүгээл ингээл нэг гой байх гал ч юм уу таны яг нөгөө уг хүний чинь ингээд нэг тийм тэрийгээ ингээд дараад ч юм уу ер нь яадгийн тиймэрхүү байдлаар сэтгэл зүгээ дараад өөрийнхөө одоо чин сэтгэлийг ингээд гаргаж чадахгүй байна гэдэг чинь эмгтээлийн энергийг маш их хааж идэг зүйл гэсэн байгаа байхгүй юу. Тэг ингээд бодоод ахаар нийгэмд ер нь ингээл гараал хүн болгонд байдаг те ерөөсөө та би чи ерөөсөө бүх хүмүүст энэ баг зүөх гэдэг юм байдаг байхгүй юу угаасаа бүр их бага хэмжээгээр яг уу их байна уу бага байна уу гэдэг нь бол хүнээсээ шалтгаалаад байгаах. Тэгэхээр нөгөө хитрхи их баг зүүдэг өөрийнхөө байж чаддгүй хүмүүс бол эргэтэлэг энергиндээ хитрхи одоо дамгаалуулсан одоо нэг тийм нийгэмд амар өндөр байр суурьтай байх гал ч юм уу тий бусдад одоо маш лаг харагдах гал ч юм гээд нэг тийм ингээд хэлчүүл бараг ингээд намайг одоо мяа гэж бодчихваач гэдэг юм одоо ер нь зөндөөл юм байдаг шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүст бас энэ маш их байдаг зүйл юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Одоо ялангуяа найз нөхдийнхөө дунд ингээл нэгдэг доошо орчихгүй хичээгээл тий тэгж мэгчин ер нь бол тэгэл өөрийнхөө тэр эмгтээлийн энергийг бүр ингээд хаацсан байж идэг гэж байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй хүмүүст энэ тал дээр эмгтээлийн энерги нь бүр хаалттай байдаг учраас сэтгэл хөдлөл одоо тэр сэтгэлийн тэр янз бүрийн мэдрэмж нь илүү бага харагддггүй гэсэн үг юм байна л да. Тэгээд
Ер нь тэгээд өөрийнхөө чин сэтгэлийг гаргаж хэлж ингэж илэрхийлж ярилцсанаар яадгүй хэр хүний сэтгэл улам сайхан хөнгөн болж баяр жаргалтай ингээд таашаалтай юмд хандаж чаддаг болдог гэж байгаа байхгүй. Тэгээд за үннээ хэлж гэн би ер нь өөрийнхөө байна гэд ингээд хүн гомдоогоод иж бас болохгүй штэ доромжлол тий. Бистэ чамд үнэхэр дургүйч гэдэг юм уу тий. Тийм байдлаар бол биш аахгүй юу. Энэ болохоор чинь одоо нөгөө доромжлол одоо нөгөө хэрүүл болчихж байгаа шүү дээ. Бараг дургу сэтгэлээ ингэж бараг гаргаад байгаа гэсэн үг болчих жоох байхгүй. Тийм биш. Чин сэтгэл гэдэг нь юу гэдгийг ээлдэг зөвлөн одоо тийм зүйл учраас тийм одоо хэрүүл одоо юу гэдгийг муухай доромж үгээр илэрхийлэгдэх зүйл биш гэж байгаа байхгүй. Тэгээд ярилцаж чадах, чин сэтгэлээ илэрхийлж чадах л тийм одоо гэр бүлийн хүмүүс ч гэсэн тий хоорондоо одоо ярилцаж яг ингэж өөрийнхөө юу бодож юу тухайн хүнийхээ тухай хажууд байгаа хүнийхээ тухай юу бодож яг ямар байгаагаа ингээд зөөлөн дулаанаар хэлж илэрхийлж ярилцахгүй учраас одоо бас хитрхи хаалттай байгаад идэг гэдэг юм ч гэсэн хамаарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ эмгтээлэг энерги гэдэг зүйл ердөөсөө маш их зүйлд нөлөөтэй болчихж байгаа. Зөөлөн дулаан мэдрэмж хүнд өгөөд буцаагаад тийм сайхан мэдрэмж өөрөө авах гэдэг бол гоё шүү дээ тий. Тийм болохоор эргэтэлэг энергиэр ажил амьдрал одоо ингээ бүх зүйлдээ ингээд бүх зүйлээ болгоод ээж болж гэн тий. Ажил одоо юу гэдгийг гадаах зүйлүүдээ эргэтэлэг энергиэр одоо юу гэдгийг ажил амьдралд ингээ бүх зүйлд та одоо ингээ твчиж тисэж ирсэн байвал одоо тэр зүйлээ эмгтээлэг энергитэйгээ тэнцвэржүүлээд сонсоод амьдралаа ингээд цэгцлүүлээд явах боломжтой гэж хэлж байгаа байхгүй. Энийг сонсохоор бас их гоё байгаа. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө нөгөө нэг орлого өндөр хүмүүс их хвчлэн эргэтэлэг энерги ингээл хөгжүүлээл сайн ажиллаад исэн учраас ингээд маш орлого өндөртэй амьдраад идэггүй мэн л да. Одоо энэ ер нь бол орлого өндөртэй энэ уян зөлийн хүмүүс чи энэ зүйлүүдийг бүр айл хэдий ойлгоцсон хүмүүс байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр амьдрал нь тэгш сайхан одоо амьдарч байгаа хүмүүс бол их хвчлэн өөрийнхөөрөө байгалаараа тийм эмгтээлэг энерги илүү сонсож чадсан хүмүүс байдаг гинэ. Аливаа зүйлд хит яарч ингэж давшихгүй тий хүчлэхгүй. За тэгээд одоо баг багаар ингээд үйл явцдаа тухайн болж байгаа процессэнд ингээд анхаарч тэгээд тэндээсээ сэтгэлдээ гоё мэдрэмж таашаал авч ингэж л ер нь амьдралдаа урагшилж байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эргэтэлэг энерги нь болохоор ерөнхийдөө бол тэр төгсгөлийн одоо үр дүнгэл хараад идэг. Тэр голд байгаа зүйлүүдийг ерөнхийдөө харж мэдэрдэггүй. Тийм болохоор тэр үр дүнгийн төлөө яараал сандраал улаараал ингээл зүтгэждэг юм байна л да. Тэгэхээр нөгөө сэтгэл гэдэг нь бүр орхигдоод баяр жаргал таашаал гэдэг зүйл амьдралаас бүр байхгүй болоод явцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр маш их зүйлээр ингээд уялдаа холбоотой болчихж байгаа. Яг эмгтээлэг энерги, эргэтэлэг энерги хэлэхээр бидний энэ яг амьдралтаа одоо бие организмтай хүртэл тэгээд биеийн дархлаа, эрүүл мэндтэй мөн ажил, амьдрал, орлого, мөнгө ерөөсөө бүх юмтай ингээд холбоотой зүйл болчихж байгаа байхгүй юу. Тийм болохоор одоо сүүлийн үеийн одоо хүмүүсийн хэлж байгаачлан эмгтээлэг энерги давмгаалсан тийм ажиллах, амьдрах арга бол хамгийн их амжилттай арга болно гэж үзэж байгаа юм билээ. Тэгээд хийж байгаа ажил одоо дуртай зүйл, юу гэдгийг сонирхол, хобби, юу гэдгийг одоо тэрэндээ ямархуу сэтгэл хөдлөлтөө хандна яг л тийм үр дүн гарч ирнэ. Тийм болохоор эмгтээлэг энерги илүү бас сонсож одоо ойлгоод өөрийнхөө тэр энерги дээр ажиллаж үзэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. За тэгээд та бүхэн маань одоо энэ хөвшлгийг маань үзээд багч гисэн тэр эргэтэлэг энерги, эмгтээлэг энерги маань ийм учиртай зүйл юм байна. За тэгээд эмгтээлэг энергиэс сэргээхийн тулд эдгээр 5 зүйлийг бас орхигдуулж болохгүй байна гэдгийг бас багч гисэн ойлгож авсан байх гэж бодож байна. За тэгээд жоохон эмх замраагүй ярьсан бол уучлаарай. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.